Сайн байцгаана уу Саруул ухаанд номон дурлагсад монголчуудаа ээлжид нэгэн номны ревю эхлэхэд бэлэн болсон байна. За та бүхэн яг энэ номны ревюнуудыг маш олон хүндс хүргэх зорилгоор би тусгаалan цаашаа бас түгээж өгөөсэй гэж гуйж байгаа. За өнөөдрийн номыг бол одоо онцгойлон бас бизнес хийдэг залуутай ярилцсан учраас урт удаан хугацаанд бизнес оршин тогтноход юу чухал вэ гэдэг талаар Build to Last гэдэг номны талаар ярилцъя гэж утсан юм а. Build to Last гэдэг номыг уншихад бол бүр үнэхээр нэгийг бодож хоёрыг тунгаах гэдэг ийм сэтгэл төрсөн. Ягаад гэвэл 6 жилийн судалгааны үндсэн дээр энэ дэлхий дээр одоо Build to Last гэдэг өгчөөр last гэдэг чинь урт удаан хугацаанд шалгарч үлдэх. Тэгэхээр энд 18 амжилттай бизнесүүд яаж хідэн 10-ны турш, зарим нь хідэн 100-ны туршид шалгарч үлдсэн бэ? Эднэр дунд байгаа нэгдмэл хүчин зүйлс юу юм бэ гэдгийг харж байгаа. Тэгээ хідэн 100 жишээтэй. Тэгээ зарим нь бидний боддог шиг ерөөсөө зүйлс бол биш байгаа. Тэгэнгүүт одоо ингээ гайхамшигтай санаагаар зарим нь эхэлсэн бахад зарим нь бол тгээгүү гэдэг ч юм уу те. За тэгээд энэ номыг бол би 8 хэсэгт хуваагаад ярьчээ. Ягаад 8 хэсэгт хувааж ийм нөхөр 8 өөр сургамж байгаа. Бизнес хэрхэн амжилтанд хүрдэг үү? Энийг 18 амжилттай жишээний ард 100 гарan амжилтгүй бас жишээнүүд бас байгаа. Хэрхэн одоо зарим нэг онж ин. Зарим бизнесүүд зүгээр ямарч буруу юм хийгээгүй. Зүгээр л шинэлэг байгаагүйгээд унтсан ч гэдэг юм уу. Ийм жишээнүүд бол байгаа. Тэр утгаараа энэ жишээнүүдийг эхэлж бас ярих гэж бас бодлоо. Та бүхэндээ бас хуваалцъя. Та бүхэн таалагдж байгаа бол өөрсдийнхөө амьдралд ч гэсэндээ бизнес эрхтүүлж байгаа бол хэрэглээрэй гэдэг зүйл байгаа юм. За эхний сургамж бол ерөөсөө цаг хугацааг бий болгох. Цаг хугацааг бий болгох гэдэг маань их сонио. Зүгээр ийм заавал 5 жил яваад 10 жил яваад ийм юунда биш. Зүгээр ингээ хугацаанда биш. Тэрийг он удаан хугацаанд бий болгохын тулд юу хэрэгтэй вэ гэдэг сургамжийг HP гэдэг компани түүхээс бол харж болно. За ер нь бол ингээд түүхийг ингээд хинч юу яаж болох байх л та тий Google-с ингээд хайж болох. HP ч өөрөө Hewlett Packard гэдэг ингээд юу одоо нэрний бол товчлол байгаа байхгүй Bill Hewlett, Dave Packard гэдэг. Энэ хоёр бол зүгээр л тий технологийн компьютерын шүү дээ HP чинь. Зүгээр нэг бүтээгдэхүүн зохион бүтээгээгүй маа. HP Way гэдэг алдартай юм байна. Бизнесийн одоо circle гэх юм уу тий. Энэ бол ерөөсөө ажилчид, соёл, инновац, хүндлэл энэ болгоныг ялангуяа энэ ажилчидтай өгөх хүндлэлийг бий болгосон. Шинэлэг байдлыг бий болгосон. Тухайн үедээ бол ерөөсөө ингээл технологи ингээд бүүм хийх гэж байжгаад HP бол тийм амар байгаагүй гэхдээ ажилчтай ямар ч үсэн кэрлдэг байсан. За тэгээ тэрний ард дээр бол нөгөө цаг хугацааг бий болгох гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр манай Hewlett Packard 2 тэтгэвртэй гарсан ч гэсэндээ бизнес нь явж ил байдаг, систем нь ажиллаж ил байдаг. Бүр ингээд хідэн үеэр нь ажиллах ийм гоё системийг бий болгосон талаар энэ номон дээр бас гарч байгаа. Та бүхэн бас сонирхоод уншаарай гэдэг утгаараа. За хоёр дахь нь магадгүй миний хувьдаа харсан хамгийн том жишээнүүдийн нэг үеж магадгүй. Энэ бол ашиг гэдэг зүйлээс илүү чухал зүйл бизнест байдаг юм а гэдэг бол утга санаа байгаад байгаа юм. Тэгэд энэний жишээ бол бидний мэддэг алдартай Johnson & Johnson-ы жишээг бол энэ номон дээр бол дурдсан байлээ. Johnson & Johnson-ы жишээн дээр бол 1982 онд нөгөө алдарч нөгөө Tylenol гэж төвчнө. Tylenol poisoning буюу ингээд маш олон хүмүүс ингээд хордож исэн тийм одоо үед юм байлээ. Тэгээ Johnson & Johnson яасан гэхээр зэрэг 31 сая одоо энэ ботлыг өөрсдийнхөө одоо бүтээгдэхүүнийг юу яжсэн одоо ойролцоогоор тэр чинь 100 гаруй сая доллар алдаад гэхдээ хэрэглэгчтэй бодоод 31 сая ботл бол одоо зах зээлээс бол ингэж гаргаж исэн гэж байгаа. Энэ маань бол урт хугацаанд энэ компанид итгэлийг өгсөн юм байна. За тэгээд энэ компаниг бол урт хугацаанд нэлээд тийм юу болгосон илүү хүчирхэг болгосон Johnson & Johnson. Энэ жишээ бол үнэхээр гоё. Энэ бол тухайн үедээ бол маш хүнд шийдвэр байсан. Гэхдээ олон нийтийн эрүүл мэнд бүр цаашлаад үндэсний аюулгүй байдал ярих юм бол Johnson & Johnson ганц компанидад өдөөгүй олон нийтэд хариуцлагатай шийдвэр гаргасан гэдэг нь бол
маш олон хүмүүсийн хайр хүндлэлийг бол хүлээсэн гэж байгаа. За дараагийн нэгэн жишээ үндсэн сургамж нь бол одоо үндсэн core буюу үндсэн цөм үнцэн гэдэг зүйлээ аваад үлдээ. Тэгингээд бусад акцийг бол одоо инновац шинэлэг юм бол хийж болно. Бусад прогрессыг бол хийж болно гэдэг одоо утга санаа. Энэ бол хамгийн гоё жишээ бол Disney байгаа. Disney-г бол бид нэр мэдээж те Google-тэй кино өнтрээр мэднэ. Disney гол core буюу үнц нь юу гэхээр зэрэг хүүхдүүдийг. За ер нь хүмүүсийг аз жаргалтай л байх. Гэхдээ аз жаргалтай байх гэдэг үндсэн суурьа ерөөсөө алдахгүйгээд тэгээ яасан? Disney-гийн парк гарсан тийм ээ. Одоо сүүл рүүгээ Disney Plus гэдээ байж байгаа жишээ нь. Ингээд одоо entertainment салбар малбарт ингээд өргөжөөд явсан. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг юм бэ? Ямар ч жишээнүүд үүж болно. Өөрчилж болно. Үндсэн үнцнээ өөрчлөхгүйгээр гоё инновацлог шинэлэг юм хийгээд тэр үндсэн брэнд нэмээ авч явж болно гэдэг санааг бол их гоёор Disney энэ нөгөө том компаниудыг ингээд өндөрөөс харахад бидний амьдралтаа буухгүй юм шиг боловч тухайн үедээ яг ямар шийдвэртэй тулж исэн гэдэг нь өөрөө их сонирхолтой юм бэлээ гэж байгаа. За тэгээд дараагийн нэг сургамж бол ерөөсөө нөгөө big hairy audacious goals буюу бүр хүн тухайн үед аймаар итгэхийн аргагүй үсрэхэг гэж ярьж байгаа. Тийм амар зоригтой байх хэрэгтэй. Энэ бол яг хаа хэрэгтэй үйлчилсэн бизнестэй бол амар л асар том зориг бас үр өгөөж өгдөг л гэдэг утга санаа юм байл л дээ. Boeing гэдэг ч одоо ингээ хаасаагүй явж байгаа нисэж байгаа. Одоо бид нар бол одоо бол сонирн биш баг. Гэтэ 50 онд ингээд анхны юм арилжааны хүмүүсийн юм онгоцыг одоо хийж яхад бол ухаалдаж унахж исэн цаг үе байсан байгаа. Гэхдээ ирээдүй бол агаарын тээврийн ирээдүй ийшээ чиглэнэ гэдэг commercial jet line хийжсэн гэдэг бол бүр тухайн үед үнэхээр хүний санаанд буугаагүй байсан ч гэсэндээ урт хугацаанд үр өгөөж өгсөн. Эдгээр энэ компаниуд ч одоо бүр 50 60 жил зарим нь бол 100 200 жил ийм сургамжийн үндсэн дээр одоо явж байгаа гэдэг утга санааг энэ дээр бас агуулнаа. За тэгэд бүр тавд нь бол одоо нэг үгийг бол бид нар одоо бизнес эрхлэгч бизнес хийж байгаа хүмүүстээ байнга давтаж байгаа. Энэ бол culture буюу соёлыг ярьж байгаа. За энэ номон дээр бол бүр cult like culture гэдэг одоо бүр ингээд cult шиг ингээд яг манай соёл. Одоо манай дээр одоо байдаг л да Google-ийн соёл, MCS-ийн соёл гэдэг ч юм уу. Тэгэд энэ соёлыг яг зүгээр яг хүмүүсээ би энэний нэг хэсэг гэдэг нь тусгайлан бүр би энэ аймгийн хүн гэж байгаа мэт тийм ээ. Би энэ багийн дэмжигч гэж байгаа юм шиг ингэж оруулах соёлыг бол бүрдүүлэх ёстой гэдэг. Одоо ер нь бол Nordstrom бол энийг айгүй сайн бол бий болгосон юм бэлээ. Ер нь бол нөгөө бидний хэрэглэгч хаан гэдэг утга санаа customers above all else гэдэг Nordstrom-ийн нэгэн хэсэг байна гэдэг бол өөрөө юу яасан? Амар том соёлыг бий болгосон. Нөгөө анх юу яасан байгаа байхгүй юу? Хэрэглэгч юмаа буцаах гад тэгэд бүр айгу инээдтэй жишээ байсан юм а. Машины дугуй Nordstrom руу буцаасан гэдэг Nordstrom машины дугуй зардггүй. Гэтэл за гэдэг ингээд хэрэглэгчээ бодоод тэгэхэд буцааж исэн юм сонин тохиолдол энэ номон дээр байдгийн байлээ. Тэгээ бас энэ бол яг үдэ нөгөө урт хугацааны дараа эргээ харахад зүгээр инээдтэй өөрхөн жишээ болцсон. Одоо ингээд номнууд дээр ингээд Boeing, IBM, Ford, Motorola, Philip Morris, Sony, Disney одоо үндсэн юугаа цөмөө байлгангаа яаж амар том шийдлүүдийг гаргасан гэдэг үг зүгээр ингээд нэг хуудсан дээр бол жишээ нь ингээд графаар одоо ингээд харуулж маруулсан байх жишээ нэ. Тэгээд өөр нэгэн жишээ бол ингэж л маш их зүйлийг оролдож үзээ. Тэгээд юу болж ийн тэрийг нь гүйцэлдүүл. Олон зүйл оролдож үзээ фейлдэх бол асуудалгүй гэдгийг юм 3M гээд одоо энэ компаниас бол одоо харж болно маш ихийг зүгээр нөгөө юун дээр автобусны бодлыг ингээ хажууд идэг зарны гэдэг шүү дээ. Тэгээ ингээ бүр ингээ санаандгүйгээр ингээ юу яатсан нөгөө ийм нөгөө post-it одоо ийм юу sticky наалддаг ноутууд үүдэн шүү дээ. Тэрийг бол бүр ингээ санаандгүйгээр ингээ эксперимент туршилт ингээ бүтлгүүцсний дараа бол ингээ олж исэн талаараа ингээ ярьж исэн. Үнэхээр бас гоё
тийм хөөрхөн түүхтэй байлээ. Тэгээ тэр мэрийгээ ч гэсэн болж байгаа бүр амар том бүтээгдэхүүн болготлоо scale хийж ингэж үржүүлж исэн талаар тэгэхээр маш их зүйлийг бол оролдож үзэх ёстой гэдэг нэг тийм утга санаа бол байгаад байгаа юм лээ. За тэгээд өөр бас хөөрхөн таалагдсан дараагийн сургамж нь homegrown management буюу дотроосоо менежментээ одоо дотроосоо томилгоогоо явуулдаг. Тэгжиж энэ нөгөө бас соёл гэдэг юм бүрддэг. Дээрээс нь ажилчдаа одоо энд ажиллаад байх юм бол тушаал дэвшин шүү гэдэг тийм маш том сургамж байгаа. Гаднаас тийм захирал авдаг. Зөвхөн дотроосоо томилдог тийм соёлыг болвол Procter & Gamble гэдэг одоо P&G гэдэг одоо бид нар мэдэнтэй ер нь бол CEO хизээж гаднаас авахгүй team traditionтэй компанийг үүсгэж исэн тохиолдол тухайд бол байгаагүй юм л. Тэр утгаараа энэ бол бас айгүй хөөрхөн санагдсан. Тэгэд бид нар нөгөө одоо англи хэлэнд бол good enough, монгол хэлэнд бол хангалттай гэж хэлдэг шүү дээ. Хангалттай хизээж хангалттай байдгүй. Байнга ингэж ахиж явжий гэдэг. За энэ бол одоо энэ дэлхийн хамгийн баян гэр бүл Walmart-ын гэр бүлийн Sam Walton-ы жишээг бол одоо энэ төр бол авсан байлаа. Walmart бол ерөөсөө байнга л тэ Walmart-ч хэдэн салбартай юм дээ. Тэгингээл байнга л илүү бага үнэтэй байх хэвээр, илүү сайн логистиктэй байх хэвээр, илүү юм одоо operation үйл ажиллагаа хоорондын юм экосистем бол зохицох байх хэвээр гэдэг юм. Тэгээ байнгын constant improvement, байнгын сайжрах гэдэг энэ зүйлсийг бол ингэж энэ 18 компаниар дамжуулж ингэж хэлсэн байлаа. Тэгээ энэ болгоныг наривчилж уншаад үзэх юм бол та бүхэн бас эндээс ус их гой санаанууд болон сэтгэлд хоногсон юм зөвлөгөөнүүдийг авах хаа гэж бодож байна. За тэгээ Mon English Bookstore дээр энэ ном маань бол байгаа. Та бүхэн бас сонирхороо гэж хүсэж байна. За ингээд дараагийн номны ревьюртэл түр баяр та guys. Until next time. Анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore